Сайн уу? Сайн байцгаана уу? Аль дээ баахан ганцаараа ингээ ярьсан чинь миний дуу бичигдэг байсан. Би одоо чалгаад бичигдэж байна үгүй. За ер нь бол айгүй гоё сонсогдож байгаа юм байна. Зүгээр байгаа юм байна. Тэгэхээр одоо би биш тий. Ойрын 5 сар биш ээ. Ойрын сар нэг сард бол бичлэг хийсэн заяа. Баахан бичлэг хийсэн. Тэрийг эвлүүлэхгүй зав гарахгүй тэгээ зав гарангуут би жоохон залах уу хүрээд тэгээд амралтын өдрөө амраад өнгөрөөцөн. Тэгээ одоо өнөөдөр сая ажилдаа яваад ирсэн. Тэгээд энэ бичлэгээ хийя гэж бодоод хийх сууж байна. Би сая дэлгүүр орсон чинь надаа дэлгүүрт байсан ийм юу өгөөд оочаа гэдэг юм эдний ногоон цайг өгөөд тэгээд тэр нь жоох уухад нэг тийм гоё биш заяа. Угаасаа би яаж яхад тиймэрхүү юу уучддаггүй болохоор тэгсэн чинь усанд ингээд найруулад зэгсэрч уугаарай гэд. Тэгээд одоо тэрийг угаад үзье. Усын нэгтүүлж байж мэдэхгүй. Гэхдээ их устай уувал надад зүгээр ах гэж бодож байна. Амт нь нэг амтдахгүй. Зүгээр хайлт сонирхож үз. Эмээгийн өгсөн сэтгэлийг бодохгүй л муухай штэ хүн юм өгöd өгч. Сая замдаа ямар хасгалтай нэш ямар муухай санагдаад тэгээд аваад ирсэн. Амар өнөрт чинь. За би бол уучдаггүй. Мөрчсөн. Сая 5 сард миний төрсөн өдөр болоод 5 сарын 9-нд тэгээ би төрсөн өдрөөр анаа дээр очиод тэр талаараа бичсэн блог надад байгаа заяа удаанч эвлүүлгэн дээрээ айгу удаад байгаа. Тэгээ бараг цагийн бичлэг болсон. Тэгээ би тэрийг нэг гаруй өсрөөл нэг 15 минутын бичлэг болгоё гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгэд одоо ямар ч зүй эвлүүлээд салах үрээд тэгэл байж л байна. Тэгээ төрсөн өдрийнхөө бичлэгийг нөгөө нэг оруулчаад тэгээ тэрний хажуугаар Монголд амар их нөгөө амар их жоохон Монголд чагсаал болоод байгаа штэ. Тэгээд тэрэн дээр надаа айгу хэцүү санагдчихж байгаа. Улс төр гэхээр л амар муухай бохир юм шиг зүйл улс төр гэхээр л бохир болж үтэхгүй зүйл гэдэг ийм майндсет ийм ойлголт биднэрт өгсөн байгаа байхгүй юу. Тийм болохоор тэрийг манай залуучууд ер нь олвол одоо юу гин байхгүй болгож байгаа юм шиг санагдаад байгаа. Манай үеийнхэн. Тийм ээ, манай үеийнхэн чаднаа. За ингээ улс төрийнхаа яриг байлаа. Ер нь тийм ээ наа. Тэгээд та нар миний бичлэгийг үзэж байгаа бол талбай дээрээ очиорой. Тэг би ч та харь оронд байгаа хүмүүс чинь хичээл үзэл бодлоо илэрхийлэл байж шүү дээ. Нар марыг ашиглаад бичлэг хийх гээд байгаа шүү дээ. Тэгэхгүй бол энд ер нь бол бороо орж байгаа. Тэгээ борооны улирал нь эхэлчих юм бол бүр их бороо ороод салахгүй тэгээд өөрөө амар чихтэй хаваарахгүй. Тэгээ бичлэг хийх ямар сонирхол төрдөггүй. За тэр олон талаа юм байна. Хийсэн бичлэгээ. Миний сүүлд авсан гутал 330 ийнх. Айгүй юм юу загвартай заяа. Юу загвартай гэж амар ниймгэн би ингээ бороо ороход өмссөн чинь миний аймс норцсон гээл бат. Айгүй ниймгэн. Гэхдээ тэг амар халууц цуулахгүй гоё гэж бодоод тэд босоо 330 ийнээс болохоор авчихсан. За тэгээд энэ бараг сүүлийн 2 сард авсан юмнууд байгаа юм байна. Тэгээд энэ цамц. Би бас ер нь жоохон өнгөнд нь болоод авсан юм. Тэгээд дараа нь нөмсч үзсэн чинь би ингээ дотоороо цагаан ийм
одоо мак өмсөөд тэгээд энийг өмсөе гэж бодсон байхгүй юу. Дараа нь өмссөн чинь би яаж яах нэг өмсөж үзээгүй зүгээр сэтгэл хөдлөлөд авсан л юм билээ л дээ үргэлж. Ингээд дараа нь өмссөн чинь айгу нэвт харагддаг юм билээ. Үний ингээм материалтай болохоор. Тэ харсан чинь жоохон эмээ материал. Эмээ материал биш. Эмээ загвар юм. Ийм байна. Энд чи дээр авлаа. 800-аар авлаа. Их амар 1000 бол хүрээгүй санагддаг. Тэгж авсан. Нэттэй явж байгаа. Тэгээ дараагийнх нь миний үнэтэй авсан цамц. Оо тэггүй. 2000 хаа. гэж санагдчих. Ногоо тэгээд ийм цэнхэр. Тэгээд цэнхэр нь таалагдаад авсан. Яг би малгайг ингэж өмсөхгүй л байгаа л да. Зүгээр л ингэж яа тань өсчтэй. Тэд доорож исэн юм төмсүүд нэг юм. Энийг цэцлэгаантахгүй байсан ч хөөрхөн. Нөт аксессуар гэвэл нэг шил авсан. Гадаа нөгөө нэг юм нартай даймар яваад байсан мөхгүй юу? Нэг Uniqlo-гоос авлаа, GU-гоос авлаа. GU-гоос авсан юм байна. 1000 yen авсан байгаа. Энэ ихтэй зүүхгүй байгаа. Энэ нөгөө нэг нуух гэдэг үлээ. Энэ нь амар юу яагаад орон тухайн үед юу бодож исэн. Ингээд орон суулгаад хамран дээр тэгээ энэ шилийг нэгцүүхгүй байгаа. За тэгэнгүүтлээ чөтөр ийм трип шопоос ийм өмд авсан. $550 амар хөөрхөн материалтай заяа. Тэгснээ ингээд өргөн. Тэг гол нь би ийм өргөн өмд хайгаадсан байхгүй. Ийм өргөн тэгээд ийм суулттай. Тэгэд энэ надаа орохгүй байх үедээ гээд амар имиж өмссөн гэсэн чинь орцсон л доо. Түрээ яг барьж байгаа зөв иймэр барьж байгаа. Тийм. Энэ бүр амар хөөрхөн. Тэлээ.
550. Бас л триптих. Яг энэ бөмбөлөг нь урчлаа. Ниарда манай сэри би нөгөө нэг юу онгойлгох гээд юу гэдэглээ. Өгөрцөө яваад онгойлгох гээд тэгээд онгойлгож чадахгүй. Тэг хөрхий сэри маань юм болчихсон. За энэ хараа подолкон дээр ямар ингэж харагдаж байгаа заяо. Тийм цагаан цамц мовцсон дээр эсвэл дээлэн дээр ч юм уу. Өргөн болохоор айгу гоё харагдана гэж бодоод авчихсан юм. Хэмэр хим авч саналаагүй биш дээ. За энэ авснаас хойш баахан өссөн. Сар гарan болчихно. Сар гарны өмнө авсан гэсэн үг. Асал тэрэгтээс 550 yen-ээр. 500 yen-ээр дотор нь удаа. Ийм цайвар өнгөн гоё заяо. Тэгснээ яг ингээд надаа бүр зориулаад тавьсан юм шиг. Яг таарсан. Тийм оруулахтай. Хөрхөн. Өмд баяга юм. Энэ бас л ийм өргөн. Ер нь бол явж ийм өргөн джинснүүд, өргөн өмднүүд айгу гоё. Бэгаад үйдэг юм. За тэгээд хоёр дахь нь энэ. Би өмсөхөөр ингээ 10 жилийн хүүхэд шиг харагдаад байна л дээ. Йоо. Энэ өмсөд нэг өмссөн баг. Нэг л өмссөн байна. Тэгээд угаагүй байгаа. Ийм поло цамц. Поло цамц гэдэг баха. Ийм поло цамц. Нөгөө хөөрхөн харагдаад өчгсөн юм аа. Нэг чи 1000-ээр авсан баг. 1089 лөө 1098 дээр. За тэг хамгийн сүүлийнх нь ийм цүнх. Цүнх гэж ийм уут торон цүнх. Чин 1100 лөө тэр явц. Тор юм байж юм амар үнэтэй. Гэтэ яг өвөнд нь болоод авчиг гэх тавьсан. Зээ. Нэг иймэрхүү. Миний авсан юм бараг 2 минутанд л яриад дуусчихлаа шүү дээ. Иймэрхүү юмнууд сүүлийн 2 сар авсан байна.
Йоо. Тэгээд өнөөдөр арай энэ бичлэгийг оруулчихъя гэж бодож байна. Тэгээд сүүлд авсан 4-5 сард авсан бичлэг болохоор энэний дараа оруулъя гэж бодож байна. Тэр цаг гарны бичлэг болсон. Тэгээ анаа дээр очиод хөдөө ер нь бол Токиогоос нэг 2 цаг 30 минут тийм зайтай байхгүй юу? Тийм ягт амар за хөдөө юм аа хөдөө. Чинь ер нь бол Токиогоос нэг цаг гараад явахаараа хөдөө рүү орчдөг шүү дээ. Тэгээд тийм хөдөө ямар байдаг талаар хөдөөний сургууль тэгээд сургууль руу нэг орж болохгүй л дээ зүгээр л сургууль цэцэрлэгийнх нь ямар байдаг ингээ гадна талаас нь харсан тиймэрхүү бичлэг баахан хийсэн тэрийг эвлүүлээд оруулнаа. Тийм. За баяртай.